Тэгвэл юу бидний дэлхий дээрх уур амьсгалын огцон өөрчлөлтийн гол шалтгааныг ойлгохын тулд сансар руу харахад хүргэсэн бэ? Хэргийн учир нь үүнтэй төстэй ижил өөрчлөлтүүд Нарны аймгийн бусад гаригуудад ч дэлхий дээр нэгэн зэрэг явагдаж эхэлсэн явдал нь юм. Энэ нь нийтлэг шалтгаан руу заадаг. Одоо та бүхэн Нарны аймгийн гаригуудад сүүлийн хэдэн 10 жилд болж буй уур амьсгалын өөрчлөлтийг харуулсан хүснэгтийг харж байна. Тэдний тоо манай гаригтай л адил жилээс жилд нэмэгдэж байгааг анзаарна уу? Энэ хүснэгтийг хадгалж илүү наривчлан судлаарай. Энд байгаа бүх баримтанд дэлхийн янз бүрийн судалгааны хүрээлэнгүүдийн шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан. Гадаад сансрын үйлчлэл нөлөөг хэдэн 10 жилийн өмнөөс эхлэн Нарны аймгийн бүх биетүүд мэдэрч эхэлжээ. Энэхүү нөлөөлөл нь Нарны аймгийн бүх гаригуудад тэр дунд наранд ч бас нэмэлт энергийг авчирдаг. Тэгээд энэ нөлөөлөл нь өдөр бүрээр нэмэгдэж байна. Нэг чухал ойлгох ёстой зүйл нь энэ сансрын үйлчлэл нөлөөлөл нь зөвхөн гаригуудын цөмд нөлөөлдөг. Энэ нөлөөллийг сансар огторгуйн гүнээс манай галактикаар нефт дамжуулан Нарны аймгийг тусган гэрэлтүүлж байгаа гарч идэнгийн тусгал цацраг гэрэлтэй харьцуулан төсөөлж болно. Яг одоо манай гариг энэ гэрлийн тусгал цацрагт орж байна. Тэгээд энэ энергийн урсгал нь одоо биднэр дэлхийн царцдсаар мантиар дамжин бидний хөлд орох цөмд шууд хүрч байна. Энэ энергийн төсөөлөн зөвлөвөл манай гаригийн цөмийг цэнгэлдэг. Хэрв харьцуулан зөвлөвөл энэ нь гар утасны дамжуулагч утасгүй цэнгэлэгчтэй төстэй юм. Гэхдээ дэлхийг төлөөж буй зүйл нь гар утас харин сансраас ирж буй энергийн цэнгэлэгч төхөөрөмж болно. Тиймээс энэ тохиолдолд манай гаригийн цөм нь гар утасны аккумулятор батарей шиг ажиллаж байна. Тэр цэнгэлэгддэг. Сансраас нэмэлт энерги авна. Улмаар халж энэ халалт нь манай гаригийн гадаргуу дээр шин гам шиг катастрофыг өдөөж байна.